1685 онд Галдан бочхотын орд өргөө Ховд голын савд байрлаж тарианы сүүрэн байгуулжээ. Түүхийн сурвалж баримтуудыг иш болгол Ховдын газрыг 1685-аас 1717 он хүртэл Монгол цэргийн бэхлэл тарианы сүүрэн, 1717-оос 1730 онд Манжийн цэргийн тарианы сүүрэн, 1730-аас 1762 он хүртэл цэргийн бэхлэлт байдлаар төвшиж болсоор ирвэ. Харин манж нар 1762 онд буян тугалын савд Ховд хотыг байгуулснаар жинхэнэ иргэний хот болон хөгжижээ. Түүхийн сурвалж баримтуудыг иш болгол хот байгуулах ажил нь 1762 оноос эхлэн 1767 он хүртэл үргэлжилсэн бололтой. 18-аас 20 дугаар зууны ихэнх үед Ховд хотын дотороо сангийн хот, худалдааны дүүрэг буюу маймайчин, түгээмэл амаржуулагч сүм хэмээх 3 хэсгээс бүрдэж байлаа. 19-р зууны сүүлч 20-р зууны ихэнх үед Ховд хот нь Монголын орчин цагийн хотуудын дотор мод, цэцэрлэг, усан сангийн талаар үзэсгэлэнт хотын тонц зүйсээр орж байв. Гудамжинд зассан чулуугаар имжээрлэн шуудаа татаж улаас мод зэллэн тарьсан хотыг сайхан харагдуулдаг байжээ.